Окторгон геометрийн биетүүдийн эзэлхэн олох тухай бодлогоодыг авч үзье. Эхний бодлого гурвалжин призм өгөгдсөн байна. Окторгон геометрт гурвалжнаар үүсгэгдсэн хоёр төрлийн биет байдгийн нэг нь гурвалжин призм юм. Энэ нь хоёр гурвалжин тас болон тэдгээрийг холбосон тэгш өнцөг талуудаас бүрдэнэ. Мөн гурвалжингаас бүтдэг гурван хэмжээс дүрс бол пирамид юм. Үүнийг тэгш өнцөгт пирамид гэж нэрлэдэг. Яагаад гэвэл түүний суурь нь тэгш өнцөгт юм уу квадрат байдаг. Мөн бүх талс нь гурвалжин байх пирамидыг гурвалжин пирамид гэж нэрлэдэг. Харин манай бодлогонд гурвалжин призм өгөгдсөн байгаа. Би энэ удаад биетүүдийн ангиллалын талаар дэлгэрэнгүй ярихгүй. Хэрвээ гурвалжны суурь B нь 7, гурвалжны өндөр H нь 3 урттай, харин призмийн урт L нь 4 урттай бол призмийн эзэлхэн хэд вэ? Тэгэхээр гурвалжны суурийн урт 7, энд суурийн урт B нь 7, харин гурвалжны өндөр H нь 3. Тэгэхээр энэ зай буюу H нь 3. Призмийн урт нь 4. Тэгэхээр би энд байгаа энэ хэмжээсийг 4-тэй тэнцүү гэж үзье. Үүний урт нь 4. Тэгэхээр энэ тохиолдолд эхлээд энэ гурвалжны талбайг олох хэрэгтэй. Бид энэ гурвалжны талбайг олоод түүнийг өндрөөр нь үржүүлнэ. Тэгэхээр энэ уртаар үржүүлнэ. Эзэлхэн гэдэг нь энэ гурвалжны талбайг эхлээд ягаанаар будъя. Энэ гурвалжны талбай. Бид гурвалжны талбай нь түүний өндрийг суурийн хагасаар нь үржүүлж олдог гэдгийг мэднэ. Тэгэхээр энэ гурвалжны талбай суурийг нь өндрөөр нь үржүүлсэний хагастай тэнцүү. Тэгээд талбайгаа гурвалжин призмийнхээ өндрөөр үржүүлнэ. Призмийн өндрийн урт 4 гэж өгөгдсөн. Тэгэхээр 4-өөр үржүүлье. Өндрөөр нь буюу 4-өөр үржүүлнэ. Тэгэхээр 4-ийг 2 туваавал 2 үлдэх ба 2 3-ын 6, 6 7, 42. Энэ куб нэгжээр илэрхийлэгдэнэ. Хэрвээ эдгээр нь магадгүй сантиметрээр өгөгдсөн байсан бол эзэлхэн нь сантиметр кубээр илэрхийлэгдэнэ. Гэхдээ энэ бодлогонд нэгждэр ач холбогдол өгөөгүй байна. Дараагийн бодлогонд куб өгөгдсөн байна. Ирэмгийн урт x нь 3 урттай бол кубын эзэлхэн хэд вэ? Тэгэхээр тал болгоны урт x нь 3-тай тэнцүү. Тэгэхээр энэ тал x тэнцүү 3, энэ тал x тэнцүү 3. Бүх талын хувьд x тэнцүү 3 урттай. Ерөнхийдөө өмнөх призмтэй ижил аргаар бодогдох ба кубын хувьд бүрч хэлбэрхэн байх болно. Тэгэхээр энд талсын талбайг олно. Энэ талс нь квадрат учраас амархан юм. Суурийг нь өндрөөр нь үржүүлж талбайг нь олно. Суурь өндөр хоёр нь хоорондоо тэнцүү тул 3-ыг үржих нь 3. Тэгэхээр манай эзэлхэн энэ талсын талбай 3-ыг үржих нь 3-ыг кубийнхээ уртаар үржүүлсэнтэй тэнцүү. Кубын урт нь мөн адил 3 байгаа. Тэгэхээр үржих нь 3. Буюу 3-ыг үржих нь 3, үржих нь 3, тэнцүү 27. Үүнийг зэрэг хэлбэртэй бичвэл 3-ын 3 зэрэг болно. Кубын эзэлхэн маань яагаад ийм зэрэг хэлбэрээр бичигдэж байна вэ гэдгийг тайлбарлавал куб гэдэг маань бүх ирмэг нь тэнцүү урттай байх бит бөгөөд түүний эзэлхүүнийг урт өргөн өндрийнх нь үржүүрээр олдог. Тэгэхээр хоорондоо тэнцүү 3 ирмэгийн уртыг үржүүлнэ гэдэг нь нэг ирмэгийн уртын 3 зэрэгтэй тэнцүү байна. Тэгэхээр 3-ыг үржих нь 3, үржих нь 3 болно.